Эдрэг сургуулийн 26 дахь төгсөлт болж байна. Тэгээд энэ жил эдрэг сургуулийн 5 бүрэлдэхүүн сургуулийн бакалавр болон магистрийн төвшний 500 гаруй оюутнууд төгсөж байна. За эдрэг сургуультай хамтран ажилладаг боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, ажил олгогчдын эзний холбоо, үндэсний гендрийн хороо болон одоо ТЭСА корпорац мөн бусад олон хамтран ажиллагч нартай биднийг дэмжиж ажилтгад туйлын их баяртай байна. Ингээд эдрэг сургуулийн бакалавр, магистрийн төвшнийг одоо төгсөж байгаа төгсөгч нартаа амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хамгийн гол нь зорилгодоо тууштай байхын төлөө өдөр бүхэн урагшаа алхаж явснаар таны зорилго биелэх болтноо. Ингээд та бүхний дундаас хамгийн шилдэгэн компани захирлууд, төрийн бас байгууллагын эзэдүүд, улс орныхоо хөгжилд хамгийн хувь нэмрээ оруулсан улс төрчид болон бусад гавьяатай хүмүүс төгсөн гарахыг багш чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд амьдралын алтан шар зам нь үлзийтэй байж юу өссөн өсөлт нь биелэж явгая гэж хүсэн өрөөё. Нэг мэдлээс сэтгэж нэг ажил сэтгэж адилхан нэг анги. Энэ жил 38 мөнгө хүсэж байгаа нэг мэдлэгийн төлбөрөөр. Тий, ямар ч сан 4 жил хугацаанд сурсан хөдөлмөрөө ингэж өнлүүлсэнд амар баяртай. Бас яг ганц энэ цомыг авахд бас тагаас миний өөрийн хүчин чармаал биш бас манай тавхин бүх багшны хүчин чармаал бас манай бүх ангийн бүх оюутнуудын хүчин чармаал найзуудын хүчин чармаал болохоор бас ганц би дээрээ шагналж биш бас манай анги хамт олон бүх тавхин багш нарын маш ангишуу гэж хэлсэн. Тэгээ бүгдэнд маш их баярлалаа хайртай шүү гэж хэлье. За нийт сургуулийн эдрэг сургуулийн төгсөгчтэй хандаж хэлэхэд Эрдмийн баярын эмийн дүргийн за дээрээс нь нийт багш нартай бас баярын эмийн дүргийн энэ хүртэл их төлөвийг зааж сургасан энэ их хугацаанд бүх төлөвийг зааж сургасан баярлалаа гэж хэлмээр байна. За өдөө хүртэл бас алдаатай оноотой өмнө бас ингээд асаад бас мэддэг чаддаг бүхний ингээд зааж сурсан багш нартай бүгдэнд баярлалаа. Цаашдынхан бас эрдмийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөн оюутнуудтай бас найзуудтай бас бүгдэнд нь бас цаашдын ажил үйлсэнд бүгд нь өндөрөөс өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа. Сайн байна уу. За эдрэг сургууль маань 30 гаруй мэрэгчлэр оюутан бэлтгэж төгсөж байгаа. Нийтдээ 600 орчим оюутан төгсөж байгаа. Бакалавр, магистрийн мөн одоо хамтарсан хөтөлбөрийн оюутнууд гээд төгсөж байна. Тий бүгд найрамдах хятад ард улсаас тэгээд Казахстан, Өвөр Монголын өртөөс хорон төгсөж байгаа. Одоо ингээд төгсөж байгаа нийт оюутан төгсөгчтэй хандаад ерөнхийдөө эдрэг сургуулийн оюутнууд маань чадвараар нэлээд мэрэгсэн хүмүүс төгсөж байгаа. Ер нь дийлэнх нь бол ажлын байртай байна. Тэгээд цаашдаа бас олон улсын одоо тавцанд магистрийн чиглэлээр тэтгэлэг авсан оюутан бас цөөнг байгаа. Тэгээд энэ бүх оюутнуудаа Монгол улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулж Монгол улсын хөгжилд одоо өөрийн сурсан мэдсэн зүйлээ ашиглаж сургуулийн нэрийг Монгол улсын нэрийг өндөр дөрвиж яваарай гэж хүсье. Намраас бас танаас сургуулийн сонирхолтой ч гэдэг нь танаас зорж ирж байгаа тэр шинэ хэсэг шүү дээ. Ерөнхийдөө манай хөтөлбөрүүдийн дийлэн хувь 70-80% нь бол ерөнхийдөө гадаадын хөтөлбөрүүдэд хамтарсан байгаа. Тэгээд ер нь сурах хугацаанд 1 жилийн хугацаанд Японд өндөр цалинтай дадлгаж байна. Дээр нь бас солонгосын сургуулиуд руу шилжин суралцж байна. Дээр нь хос хэлтэй төгсөж байгаа. Япон, англи хэлний төвшөндөө. Тэгэхээр зэрэг ер нь бол олон улсын зах зээл дээр ажиллах бүрэн чадвартай ийм мэрэгчнүүд төгсөн гарч байгаа нь тодорхой байгаа. За жишээлх юм бол одоо би яг бизнес удирдлагын сургууль хариуцж байгаа хүн. Манай бизнес удирдлагын сургуулийн оюутнууд бол Монголд ерөнхийдөө баг ажиллахгүй байх жишээ нь. Ер нь гадааддаа урилга авцсан. Японд 1 жил болоод ирсэн. Тэгээд тэр хүрээгээр бас цаашаага магистр сурах дахиад үндсэн ажил дээр явах ийм одоо урилгууд авцсан байж байгаа нь бол бас сайхан байна. Миний хувьд бол. За баярлалаа хүн амжилт хүсье. Баярлалаа. Боловсролын хөтөлбөрийн магистраа төгсөж байгаа. Магистраа руу 60-д байгаа. Тэгээд 535 сурагч 30 ямар ч 500 хэдэн хүн төгсөж байгаа. Яг нарийн тавг нь бол мэдэхгүй байна. Бүгдээр нь ажил амьдрал аж аргал хүсье гэж хэлээ да. Баярлалаа.